Шинжинэ. За. Чи хамтран зүтгэгчдийн цуглаанаас хэзээ ирэв? 3-4 хоноод ирнэ. Тэнд байхдаа охинтойгоо уулзмаар байна. Яачи. Ээжээ. Яагаад хүзүү чи автчихаа вэ? Тунгалгийн булчирхан хорт хавдар. Эх сарын 4-нд би хагалгаанд орно. Би агуу улаанлуун төгдөд гэртээ харж чадахгүй байдаг. Гэтэл одоо охин минь өвдөж. Яавал тэрвэ? Би бурхны төлөө зарлагдахаар гэр бүлээ орхисон. Бурхан биднийг хамгаалж баймаарсан. Яхаараа охин минь хорт авдартай болчихдог байна. Бурхан миний итгэлийг туршиж байна уу? Лян эгч. Та охиныхоо талаар л бодож байна уу? Санаа зовоод ер болохгүй юм. Бурхны хүсэл юу болохыг мэдэхгүй байна. Охин минь яагаад хорт авдартай болчихдог вүлээ? Охиноо өвдснийг мэдсэн ч очиж чадахгүй дээ, шаналнтай байгаа байх. Сая Бурхны үгийн ийм хэсэг бодогдлоо. Шалгалтыг туулж байхдаа хүмүүс сул дорой олж дотроо сөрөг байдал тээж Бурхны хүсэл болон хэрэгжүүлэлтийн замыг тодорхой харж чадахгүй байх нь хэвийн юм. Гэвч ямар ч тохиолдолд Явын адилаар Бурхны ажилд итгэх итгэл чамд байх ёстой бөгөөд Бурхныг үгүйсгэх ёсгүй. Хэдийгээр Яв сул дорой байж төрсөн өдрөө хараасан боловч Йехова хүний амьдрал дах бүх зүйлийг хайрлсан. Мөн Йехова бол тэднийг бүгдийг авч явах нэгэн мөн гэдгийг тэр үгүйсгээгүй. Түүнийг яаж шалгасан тэр энэ бодлоо хадгалсан. Туршлагынхаа явцад чи Бурхны үгээр ямар ч цэвэршүүлэлт туулсан бай. Бурхны шаарддаг зүйл бол товчхондоо өөрийг нь гэх хүний итгэл хайр юм. Ийм байдлаар ажилласнараа тэр хүмүүсийн итгэл, хайр, тэмүүллийг төгс болгодог. Бурхан төгс болгох ажлыг хүмүүстээр хийдэг бөгөөд хүмүүс үүнийг харж мэдэрч чаддаггүй. Ийм нөхцөлд чиний итгэл шаардлагатай. Амен. Амен. Би охиноо хорт авдартай болсныг сонсоод л сул дорой болсон. Биеийн хэмжээ минь одоо ч жаахан, итгэл минь хангалтгүй байна. Бид Бурханд бүхнээ зориулах үед бүх бэрхшээлийг туулахад Бурхан биднийг замжлана.在苦难临到的时候，你能不体贴肉体，不埋怨神，在神向你隐藏的时候，你能够有信心跟从神，以往的爱心还不变，不消失。无论神怎么做，你都认神摆布，宁肯咒诅自己的肉体，也不埋怨神。临到试炼时，
才是真实的爱，真实的信息。Өөрсдийг нь эмчлэн гэсэндээ л маш олон хүн надад итгэдэг. Намайг хүч чадлаа ашиглан биеэс нь бузар сүнснүүдийг зайлуулах байх гэсэндээ бас надаас зүгээр л амар амгалан баяр хөөр хүртэн гэсэндээ маш олон хүн надад итгэдэг. Надаас илүү их материаллык эд хөрөнгө шаардахын тулд маш олон хүн надад итгэдэг. Мөн энэ амьдралаа амар амгалан өнгөрөөж эрх ертөнцөд эссэн мэд эрүүл саруул байхын тулд маш олон хүн надад итгэдэг. Тамийн зовлонгоос зайлсхийж Тэнгэрийн өрөөлийг хүлээж авахын тулд маш олон хүн надад итгэдэг. Зөвхөн төр зургийн 5 тухын төлөө маш олон хүн надад итгэдэг хэдий ч эрх ертөнцөд ямар нэг зүйл олж авахаар ирж хайдаггүй. Би өөрийн уур хилэнг хүн дээр буулгаж нэгэн цагт хүнд байсан бүхий л баяр баясгал амар амгаланг булаан авах үед хүн эргэлдсэн. Би хүнд тамийн зовлон өгч Тэнгэрийн өрөөлийг буцааж авах үед хүний ичхүүр нь уур хилэн болж хувирсан. Хүн өөрийг нь ангаагаач гэж надаас гуйх үед би ямар ч анхаарал тавилгүй хүнд зэвүүцсэн. Хүн ёрын муу им хар шидийн тусламжийг ирж хайхын тулд намайг орхисон юм. Надаас гуйсан бүхнийг нь булаан авсны дараа хүмүүс уул мөргүй алга болсон. Тиймээс намайг хэтэрхий их нэгүүлсэл өгдөг учраас л энэ нь маш их ашигтай байдаг учраас л хүн надад итгэдэг гэж би хэлдэг. Охиноо хор тавдар туссныг мэдээд би бүр балмагдчихсан. Өөргөө биелүүлж бараг чадахгүй. Зүрх сэтгэлдээ гомдолдог болсон. Би Бурханы төлөө ажиллаж байгаа юм чинь Бурхан гэр бүлийг минь хамгаалах ёстой гэж ил хэлээгүй. Яагаад охин минь өвдсөн бол гэд эргэлзээгээр дүүрсэн байсан. Эдгээр гомдол нь Бурханыг буруутгаж Бурханы эсрэг тэрсэлж байгааг ухаарсан. Тэгээд миний бүх ажил золиослол холцтой байсныг би өрөөгдөх сэдэлтэй хэвээр байснаа харсан юм. Охин минь хор тавдар тусаагүй бол өөрийгөө болж байна гэж бодох байж энэ шалгалт намайг бүрэн илчилсэн. Бурханыг гэхээр дуулууртай байдал минь хаа байна? Маш ухаангүй мэс чанаргүй юм. Би хүн гэж дуудуулах эрхгүй. Та охиноо өвдсөн явдлаас хичээл сурчээ. Энэ нь сайн зүйл. Энэ бол Бурханы нэгүүлсэл эрүүл шүү. Тийм шүү. Сая Бурханы үгийн ийм хэсгийг саналаа. Хүмүүс Бурханд итгэхдээ ирээдүйд эрүүл хүртэхээр ирж хайдаг. Энэ нь тэдний итгэлийн зорилго юм. Бүх хүн ийм санаар хол найдлага тэдэгч тэдний уг чанар дахь завхарлыг шалгалтаар дамжуулан шийдвэрлэх ёстой. Чи ямар талуудад ариусаагүй байна? Тэр талаараа цэвэршүүлэгдэх ёстой. Энэ бол Бурханы зохицуулалт юм.
Бурхан чамд зориулсан орчныг бүрдүүлж, завхарлыг чинь мэдүүлэхийн тулд чамайг хүчээр цэвэршүүлдэг. Эцэст нь чи өөхөх байлаач гэсэн өөрийн явуулах хүслийг орхиж, Бурханы дээд ирэх зохицуулалтад захирагдах хэмжээнд очдог. Тиймээс хэрвээ хүмүүс олон жилийн цэвэршүүлэлд тодорхой хэмжээний зовлон туулаагүй бол өөрсдийн бодол болон зүрх сэтгэл дэх махан биеийн завхарлын хүлээсээс салж чадахгүй. Сатанд хүлэгцээр байгаа альч тал бай. Өөрийн хүсэл шаардлагыг агуулсаар байгаа альч тал бай. Эдгээр нь чиний зовх ёстой талууд юм. Зовлонгоор л дамжуулан хичээл сурч чадна. Өөрөөр хэлбэл үннийг олж авч Бурханы хүслийг ойлгож чадна. Үнэн хэрэгтэй зовлонд шалгалтыг туулснаар олон үннийг ойлгодог. Тав тухтай орчинд эсвэл таатай нөхцөлд хинч Бурханы хүслийг ухан ойлгож, Бурханы төгс хүчин, мэрэгэн ухааныг мэдэж, Бурханы зөв зан чанарыг ухаарч чадахгүй. Тэгэх боломжгүй. Амен. Бурханы үг үнэхээр тодорхой. Хүн төрлөختнийг аврах Бурханы ажил маш бодтой юм. Тийм шүү. Урд нь би итгэлийнхээ төлөө шаргуу ажиллаж золиос гаргасан учраас өөрийгөө Бурханд нэлээд үнэнч Бурханы саашаалыг хүртэж чадна гэж бодсон. Гэхдээ асуудал гарч агуу улаан луунд хөөгдөн дөрвөхдөө сөрөг болж гомдолсон. Үнэн дээр би Бурханд огт үнэнч дуулууртай байгаагүй гэдгийг ухаарсан да. Би ерөөлийн төлөөл Бурханыг дагаад зовход бэлэн биш байж. Үүний цаана завхрал хэрээс хэтэрсэн хүсэл байсныг шүүлт гисгэлтээр л цэвэрлэж болох байж. Тийм ээ. Үүнийг хизээч туулаагүй бол би жинхэнэ хэр хэмжээгээ хизээч мэдэхгүй. Харин хаанчлалын ерөөлийн талаар л бодсоор байх байсан. Тэр бол мөс чанаргүй ухаангүй хэрэг. Завлан бэрхшээл бидний амийн өсөлтөд хэр ашигтай байж болохыг тэр туршлага надад харуулсан юм. Тийм шүү. Ястай үнэ. Охины минь өвчнөөр Бурхан намайг туршиж илчилж байгаа юм байна. Бас энэ нь миний авралын төлөө юм байна. Энэ нь Бурханы хайр мөн. Бурханд би маш их талархаж байна. Амен. Өнгөрсөн хэд хоногт уншсан Бурханы үгийн хэдэн хэсэг надад үнэхээр урам өгсөн. Эдгээр их харцгаая. Аль би уншия. Йов Бурхантай 8 хэлэлцээгүй. Бурханд ямар ч хүсэлт шаардлага тавиагүй. Тэрээр бүх зүйлийг захирах Бурханы агуу хүч чадал эрх мэдлээс болж Бурханы нэрийг магтсан. Түүний магтаал өөрийнх нь ерөөл юм уу гай гамшигаас хамаараагүй. Хүн Бурханаас ерөөл эсвэл гай гамшиг хүлээн авахаас үл хамааран Бурханы хүч чадал эрх мэдэл өөрчлөгдөхгүй. Тиймээс хүний нөхцөл байдлыг үл харгалзан Бурханы нэрийг магтвал зохино гэж тэр үздэг байсан юм. Хүн Бурханаар өрөөгдөх нь Бурханы дээд эрхээс болдог бөгөөд хүний зовлонч Бурханы дээд эрхээс үүдэлтэй. Бурханы хүч чадал эрх мэдэл хүний бүх зүйлийг захиран зохицуулдаг. Хувь заяаны эдрет байдал нь Бурханы хүч чадал эрх мэдлийн илрэл бөгөөд хүний үзэл бодлыг үл харгалзан Бурханы нэрийг магтвал зохино. Амен. Энэ нь амьдралынхаа хугацаанд Йовын мэдэрч ойлгож авсан зүйл юм. Йовын бүх бодол үйлдэл нь Бурханы чихэнд хүрч, Бурханы өмнө очсон бөгөөд Бурханд чухал гэж харагдсан. Бурхан Йовын энэ мэдлэгийг нандинаж, ийм зүрх сэтгэлтэй байгаад нь Йовыг эрхэмлэн хайрлжээ. Энэ зүрх сэтгэл нь Бурханы тушаалыг цаг ямагт хаа сайгүй хүлээж, өөрт нь юу ч тохиолдсон хүлээн авахд бэлэн байв. Йов Бурханд ямар ч шаардлага тавиагүй. Түүний өөрөөсөө шаардаж байсан зүйл нь Бурханаас ирсэн бүх зохицуулалтыг хүлээн авч нүүр тулж дуулууртай дагах явдал байсан. Энэ нь түүний үүрэг гэж Йов бодсон бөгөөд энэ нь яг Бурханы хүссэн зүйл байсан юм. Учир нь Йовын зүрх сэтгэл цэвэр ариун агаад Бурханаас нуугдаагүй байсан. Хүн чанарын хувьд үнэнд шудраг,
зөөлөн сэтгэлтэй, шудраг ёсыг болон эерэг бүх зүйлийг хайрладаг байсан. Зөвхөн тийм зүрх сэтгэл хүн чанартай хүн л Бурхны замыг дагаж чадах байсан бөгөөд Бурхнаас имэж муугаас зайлах чадвартай байсан. Тийм хүн Бурхны дээд эрхийг харж, түүний эрх мэдэл хүч чадлыг харж, түүний захиралт зохицуулалтад дуулууртай байж чадах юм. Зөвхөн тийм л хүн Бурхны нэрийг үнэхээр магтаж чадна. Яагаад гэвэл тэрээр бүх зүйл Бурхны гарт байдгийг мэдж байсан бөгөөд ерөөл юм уу гайхамшигын талаар бодоогүй. Хүний санаа зовнил бол тэнэг зан, мунхаглал, эрүүл ухаангүй тэмдэг. Мөн Бурхан бүх зүйлийг захирдаг баримтад эргэлзэж, Бурханаас имээдгүй шинж гэдгийг тэр мэддэг байсан. Йовын мэдлэг бол яг Бурхны хүсэж байсан зүйл юм. Амен. Амен. Йовын итгэл агуу байсан. Шаргуу хөдөлмөрөөр олсон зүйлийг нь үнэндээ бүгдийг Бурхан өгсөн гэдгийг Йов бүрэн ойлгосон. Тийм болохоор Бурхан өгдөг, бас Бурхан авдаг гэж хэлээд эзний нэрийг ерөөж чадсан юм. Би үнэхээр Йовтай эн тэнцэхгүй. Охины минь хорт авдар Бурханы зөвшөөрч байгаа зүйл биш гэж юу? Үүнд Бурханы ямар хүсэл байгааг яагаад би огт мэдээгүй юм бол? Миний итгэл үнэхээр хангалтгүй юм байна. Одоо залбирч Бурханы үгийг уншсанаар би Бурханы хүслийг ойлголоо. Бас охины минь хувь заяа Бурханы гарт байгааг мэдлээ. Хагалгаа ямар ч боллоо гэсэн би Бурханы зохицуулалтад захирагдаж, үүргээ сайн биелүүлж Бурханы хайрыг хариулна. Бурханд талархъя. Бурханд талархъя. Завсралцгаая. Би ус аваад ирлээ. За. Гэрээс тань захиа ирж. Яаралтай байж магад гэж бодоод шууд аваад ирлээ. За. Ээжээ. Охин нь сайхан мэдээ те. Хагалгаа маш амжилттай болсон. Хагалгааны өдөр би үнэхээр хайсан болохоор Бурханд залбираад хагалгааг амжилттай болгон намайг өрөөгөөч, ямар ч муу юм битгий тохиолдуулаач гэж гуйсан. Залбирсны дараа айх хамаагүй багсаж тэгсгээд унтаад өгсөн. Тэгээд сэрэхэд хагалгаа дооссон байсан шүү. Эмч хагалгаа үнэхээр сайн болсон гэсэн. Тэгээд би маш их баярлсандаа уйлж эхэлсэн. Бурхан намайг хамгаалж байсан нь энэ гэдгийг мэдэж байна. Бурханд талархъя. Ээжээ, санаа зовлтгүй. Би үнэхээр сайн итгэж байгаа. Тэгэхээр санаа битгий зовоорой. Өөргөө биелүүлж Бурханы хайрыг хариулахад л анхаар.